Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Тоглол, инээ, сур нэртэй энэ удаагийн төсөл хөтөлбөр одоо танай сургуулийн хүүхдүүд манд хамрагдах болсон бид хүмүүс маш их баяртай. Манай төсөл хөтөлбөрийг олон жил хүүхдийн байгууллагад ажилласан, туршлагатай, судалгаан суурилсан арга зүйтэй гэдгээрээ илүү онцлогтой байгаа. Гэхдээ хүүхдүүд тоглонгоо, инээнгийн цаг хугацаа болгонд суралцж идэм байна. Тэгээд сүүлийн үед маш их тулгамдж байгаа асуудал бол хүүхдийн хүмүүжлийн тухай асуудал байдаг. Зөвхөн сургуульдаа даатгаад явдаг эцэгчүүдтэй. Дээрээс магадгүй яах учраа болохгүй байгаа эцэгчүүд одоо маш их олон асуудлууд тулгамддаг. Яагаад гэвэл нийгэм тэгээд сошиал орчин гэдэг олон зүйл нөлөөлдөг учраас хүүхдийн зан ааш, авир, суралцах мэдрэмжүүд, өөрийгөө илэрхийлэх чадамжууд өөр байдаг учраас та бүхэн маш их тийм тулгамдсан асуудал байдаг баха. Гэхдээ магадгүй та эдгээр ангийн хүүхдтэйгээс хамааралгүйгээр ээж, аав болгон эцэгчүүд асран хамгаалагч болон хүүхдүүдтэй одоо олон зүйлийг маш энгийн аргаар суралцах тийм аргуудад суралцаасай гэж бид хүн бодож байгаа. Тэгээд бид бүхний өнөөдрийн хөтөлбөрийн аргачлалыг илүү их ойлгож мэдэрч багшигаа багштай хамтарч ажиллах, сургуулийн бодлоготой нийцэж ажиллахад мөн тэр тухайн энэ хөтөлбөрт хүүхдүүдэд илүү их оролцож тэднийг илүү яг хүндэлж хүүхдүүдэд илүү хүндэл сайхан харилцсан ийм сайхан цаг хугацааг өнгөрөөсэй гэж бодож байна. Та бүхэнд амжилт хүсье. За сайн байцгаана уу, та бүхэндээ одоо мэдчилж байгаадаа маш их баяртай. Намайг Насан Бурмаа гэдэг. За ингээд өнөөдрийн яг энэ сургалтанд эцэг эхчүүд маань одоо минут секунд бүрийг маш үр дүнтэй одоо анхааран оролцож үр дүн гаргаасаа гэж хүсэж байна. За яагаад тэгэхээр энэ танхимд байгаа бүхэн хүүхдээ хамгийн сайн хүн болоосай, зөв хүн болж амьдраасай. За ирээдүйд өөрийнхөө амьдралыг одоо бүтээгээд альва асуудлыг даван туулах юм чадвартай одоо болоосай гэд хүүхдэд хамгийн сайн сайхныг хүсдэг бүх эцэг эхчүүд. За тэгэхээр тэр хүслээ яаж бодит болгох вэ гэдэг дээр олон бэрхшээл хүүхдүүдэд бид нар өөрсдөө сургууль хүмүүжүүлэхэд тулгарч идэг. Тэгэхээр яг энэ одоо асуудлыг хамтдаа даван туулахад сургуулийн орчинд хүүхдийн нийгэмшгүй хөгжлөөр дамжуулаад хүүхдийг одоо өөрийн оюун ухааны чадамжуудыг одоо хөгжүүлэх 3 минутын аргачлалыг манай одоо төвөөс байгууллагын тоглол инээ сур гэсэн төсөл бол хэрэгжүүлэх чаа. Тэгэхээр энд байгаа бүх эцэг эхчүүд маань эцэг эхийн зөвлөлийн хамгийн оновчтой арга зүй гэсэн одоо хувилбарт шилжээд хэдүүлээ яг энэ эцэг эхийн зөвлөлөө одоо багийн системээр ажиллаад үр дүн гаргах одоо ийм боломжийг та бүхэнд олгож байгаа. Тэгээ бүх арга зүйг та бүхэнд заах учраас одоо бүгдээрээ маш сайн идэвхтэй оролцоосай гэж бол хүсэж байна. Ингээд та хүүхдээ хамгийн сайн хүн болгохыг хүсэж байгаа бол яг одоо таны оролцоонаас хамаарна шүү гэдгийг дахин хэлмээр байна. Ингээд бүгдээрээ хамтдаа хүүхдүүдийн төлөө хичээцгээе.